Хүмүүсээ хотын төвд цэвэрхэн агаартай ямар ч төгжрэлгүй бүр хотын төвд штэ. Тэгээд дээрэс нь гаднаач дотрооч машины зогсоол хангалттай. Бүр ямар ч цаг үед тог ус хязгаарлахгүй. Тийм гоё орон сууцны зохицлбор хороолол баригдаж байгаа юм байна. Хаана гэж үү? Мэдээж Эрдэнэт хотод. За ингээд Эрдэнэт хотод байр сонирхож байгаа та бүхэндээ зориулаад энэ гоё зохицлборын тухай мэдээллийг маш товчхон маш ойлгомжтойгоор танилцуулъя. Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жил Эрдэнэт хотын 50 жилийн отой холбогдуулан эрдэнэтчүүддээ 15% хүртэл хөнгөлөлт үзүүлж байна. Компани фактуудаас нэг их хэлж. За ер манай хамгийн том ногоон байгууламж хүүхдийн тоглоомын талбайд. Оюут эсдийн үүдний хэсэгтээ том брэнд гейт хаалгатай болж байгаа. Айл бүхэн нар тусгай зохион байгуулагдсан байдаг. Манай орос чинь 100 өрн сэтгэмэл. Манайха өөрийн хөрөнгөөрөө худалдаж авсан газраасаа улсад тасалж өгөө тэрэн дээрээ улсын сургууль одоо бариулаад хийж байгаа. Тэгвэл одоо өстө нутгийн ууган унган иргэний хувьд материалын хувьд ямар байна? Дотор засал дээр өөр гоё шин технологи юу ашиглаж байна? Эндээс гарах шаардлагагүй юм шүү. Захиалга авцсан байвал яах вэ? Ёстой байвал яах вэ? Ямар том юм бэ? Би асуултуудаа бэлдээд ирсэн чинь миний асуултууд нэмэгдчихлээ. За би өглөө алхаж ирлээ. Хамгийн түрүүнд явган хүний зам нь маш их таалагдлаа. Айгүй уртсан байсан. Тэр замд бүр цаашаа тэгээ явцсан, гок руу явцсан баха гэж би бодсон шүү дээ. За тэгэд надад хамгийн түрүүнд төрж байгаа сэтгэл гэх юм бол гадна басаадны өнгө. Би угаасаа юм гоё тод өнгөнд дуртай, цайвар өнгөнд дуртай. Гадаа ямар ч ширүүн бороо орж исэн, гадаа яаж ч салхилж исэн. Сэтгэл үнэхээр хэцүү байх тусам тод өнгөний хувцас өмсдөг, илүү цайвар өнгөний хувцас өмсдөг юм ихтэй байна. Тэгээд энэ өнгөний тухай асуун. Тэгээ гараад шууд уул руу алхах юм байна. Бас биш нэг уул руу алхах дуртай. Тэгээ энд юу яригдах байгаа юм бол арай орон сууц биш үсттэй. Гээ санаа зовлоо. Та ирж чинь. За би өөрөө ерөөс асуултууд асуух авчих. За юу яан батал да. За санаа өгч. За би шууд асуулт асуух авчих. За. Гэр бүлтэй юу? Гэр бүлтэй. За спортоор хичээллэх үү? Хичээлдэг. Ямар спортоор? Ерөнхийдөө одоогор бол нэг фитнесийн төрлөөр л явж байна. Хөдөлгөөний төрлөөр. Тийм бага би яг тэгж анзаарсан. Гэхдээ шууд хоёрын асуултыг асуухад гайхгүй нөө. Гүнээ гайхаад байх юм байхгүй л байна. Ой гайхуулах гэсэн чи гайхсангүй. За ийм төслийн инженер залуу байна. Юунд ч гайхдаггүй. За Батболтой. Энд юу барих юм? Арай орон сууц биш үсттэй. Энэ хэсэгт ерөнхийдөө 2000 м квадрат 3 давхар үйлчлэгээний төв баригддаг. Үйлчлэгээний 3 давхар. Тий 3 давхар. Энэ дотроо юу? Тий дотроо бидэд ерөнхийдөө хотон дотроо өөртөө үйлчлэгээтэй байхгүй. Ямар гоё. За үйлчлэгээний төв дотор юу гэж тооцоолж байна? За үйлчлэгээний төв дотор бүхэл байх л одоо худалдаа үйлчлэгээ, фитнес одоо за чадвал бэсэн гэдэг ч юм уу. Ерөнхийдөө ер нь төвлөрсөн бүхэл юм үйлчлэгээний дотроо хийх гэж байгаа. Гоё шүү дээ. Тэгээ түрээслэх үү? Түрээслэн тэгэл өөртөө бас ажиллуулна гээл тийм. За тэгвэл гоё юм байна. За миний хамгийн нэг санаа зовдөг энэ машины зогсоол. Өглөө ажилдаа явхад гоё стрессгүй машин анаад гармаар штэ тэ. Тэгвэл ингээд машин тавьсан байдаг штэ тэ. Зогсоол хэрвээ. Манай зогсоолын хувьд бол ер нь хотгон дотор энэ дотор бол хамгийн том нь гэж ойлгож байна. Нийт 910 машины зогсоолтой. Тэрнээс 350 далд буюу дулаан зогсоол, 530 нь ил зогсоол, бас нийгмийн хариуцлага хүрээнд бид нэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зогсоол 30-ыг төсөж өгсөн байна. Ямар гоё. Нийт 870 айлгээд бид нэр 910 зогсоолтой гэсэн үг. Зогсоолын хувьд бол орц гарцтай, 2 орц гарцтай. Тэгээ бас хүртээмжтэй орчин бий болгож байна шүү дээ. Тусгай хэрэгцээтэй хүмүүст те. Тэр бол таалагдж байна. Бүр 30 зогсоол гэсэн. 30 зогсоол. Тэгээд сая би зүгээр алхаад ирсэн чинь айгүй урт замаар ирсэн байхгүй юу? Тэр зам яаж явдэ? Хаашаа явдэ? Явган хүний зам нь. Та нэг эрүүл мэндийн замыг яриад байна те. Бүр тийм зам тийм үү? Бид чи одоо ингээд манай хотхны урдуур ингээд эрүүл мэндийн зам ер нь гокод чиглэлтэй явж идэв. Тэгээ өглөө ороодоо ер нь Эрдэнэтийн хүмүүс ер нь
болцоо гарч иж дасгал хөдөлгөөн хийдэг ч юм уу те. Энэ агаар салхин гардаг тийм зам уртсан байдаг байхгүй. Эрүүл мэндийн зам гэдэг нь болохоор Эрдэнтийн өөрөөс нь хийсэн зам юм байна те. Тийм өөрөөс нь хийсэн зам. Ямар ухаантай юм те. Дээрээс нь одоо манайх их нийгмийн хариуцлага хүрээндээ тэр замыг нь гэрэлтүүлж өгье, тогтчулж өгье те. Тийм үйл ажиллагаануудыг бас бид нэр эхлүүлсэн байгаа. Нийгмийн хариуцлага хүрээнд ер нь нэлээд ажил хийгдэж байгаа. Мундаг шүү дээ. Өөр нийгмийн хариуцлага хүрээнд хийж байгаа ажил. Бид чинь 960 хүүхдийн сургуулийн газрыг бид нэр ерөөхдөө өөртөө газраас улсад ингэж дастаж өгсөө гэсэн үг. Тэгснээрээ бид баруун талдаа 960 хүүхдийн улсын сургууль тавьулж байгаа гэсэн. За тэгвэл бүр эндээс гарах шаардлагагүй юм шүү. Тий, эндээсээ ер нь гарах шаардлагагүйгээр л аль болох бүхэл юмыг төлөвлөж. За баяр хүргэе. За баярлалаа. Баярлж шүү. Өөр гоё мэдээлэл өгөх юм юу вэ? Би бол асуухнуудаа бараг самаас асуучлаа. Манайх бас ингээд яг энэ хотгон дотроо бас яг ингээд 12 давхар тансаг зэрэглэлийн нэлээд том зочид буудал барьж байгаа. Бас уу? Тий. Пүү. 12 давхар буудал. 12 давхар буудал барьж байгаа. Тэр дотроо бас ингээд үйлчлэгээтэй те ресторантай бүхэл юмыг зохицуулсан. Вау. Ингээд бүтээн байгуулалтыг дагаад тухайн хот өөрөө бас хөгжиж эхэлдэг те. Илүү гоё нөгөө үзэмж, хэрэглээ, амьдрах гэл бүх зүйлийг гоё болгож өгдөг. Энийг бол ганцхан хувийн хвшлүүд гоё хийж чаддаг гэж би бүр итгэлтэй хэлдэг байхгүй юу? Бид яг одоо таны хэлж байгаагаар бол одоо аль болох одоо зам тагсан газар нөгөө барилга дагж хөгжил болно гэдэг шиг. Одоо тэгсэн чи хувийн хвшлийнхэн барилгаараа чимээд эхэлсэн чи яг чимээд байна штэ. Вау, тэгвэл гоё Эрдэнтээр ингээл аялагчид их явах нь байна, жуулчид их татагдах нь байна. Тэ. За, яг нэр тоглоомчгүй хэлчихье. Баярлалаа, ямар мундаг юм бэ. Гэтэ энэ бол багийн ажиллагаа ах те. Тий, ер нь бол энэ нэлээд том багийн ажиллагаа. Чи тэгтээ хотынхан муу, Эрдэнтийнхэн муу? Би ч хотынх л доо. Хотоос энд ирж байна уу? Хотоос ирдэн чи Эрдэнэт. Энэ төслийг эхлүүлэхдээ Эрдэнэтэд ирсэн үү? Тий, төслийг эхлүүлэхдээ ирсэн. За, Эрдэнэт ямар санагцсан? Эрдэнэт бол үнэхээр гоё хотоо, үнэхээр тайван хот, үнэхээр хүн амтраа залуучууд байхад бол үнэхээр сайхан хот. Анх ирсэн цагаас хойш ер нь үлдгчээ дээрээ барах нь хотод ирснээсээ л ер нь шийдсэн те. Энд үлдэх юм уу? Анх ер нь зүгээр томилтоор л ирсэн юм. За. Тэгээд ингээд ерөөхдөө энд нэг 10 оноо за би юусэн Эрдэнэтэд үлдлээ. Энэ төслийг би ингээд хариуцаа явъя гэх. Үнэхээр таалагдсан багтаа юм. Тийм үү. За ингээ манай Эрдэнэтэд нэг мундаг хөдөлмөрт залуу гэр бүлээрээ шинээр нэмэгдлээ. За тэгвэл хоёлаа өөр натайгаа уулзах хүн байна уу? Би ер нь бас их тийм хуучирсан эмэгтэй юм байна гэдгээ ойлголоо. Би нөө заслын инженер, барилгын инженер гэхээр нь эрэгтэй хүн бодоод байсан чинь эмэгтэй тэгээ бүр залуухан бүсгүй гараад ирэхий. За шинэ төсөл дээр ажиллах ямар вэ? Ер нь бол айгүй том төсөл дээр ажиллаж байгаа болохоор олон хүмүүстэй харьцаж जैन те мэдээж том төслөж хийсэн шиг хийгээд гарах гэсэн бодолтой байна. Дуусгах гэсэн бодолтой байна. Яа, өстө жинхэнэ инженер хүний үг байна да. Материалын хувьд ямар байна? Дотор засал дээр өөр гоё шин технологи юу ашиглаж байна? Материалын хувьд ер нь мэдээж орчин үеийн сайн чанартай материалуудыг ашиглаж байгаа. Аль бүр нь ухаалаг цоожтой, мэдээж эко солонгос обоож гэх юм уу те ганжуулсан шийдвэртэй цонхтой гэх мэт. Дотор заслын хувьд бол ерөнхийдөө одоо нэг сүүлийн Japandi буюу өмнөд нь ер нь бол шаргал бээж гэх мэт өмнөдийг хослуулсан учраас маш тийм гоё дулаахан тохилог тав дахьтай орчинд бүрдүүлэхээр төлөвлөж байгаа. Танай энэ басаатны өнгнөөс гадна материал нь их гоё харагдаад байх. Энэ ямар материал юм бэ? Энэ өөрөө нөгөө гал төсвөртэй мэдээ дотор тал нь дулаалгын шилэн хүн байгаа. Гадна тал нь болохоор 50 жилийн баталгаатай металл басаатаар хийгдэж байгаа. 50 жилийн баталгаатай. 50 жилийн баталгаа гэхээр яа дээ? 50 жилийн баталгааг нэгдүгürt мэдээж гандахгүй, гадна хэсэг нь өөрчлөгдөхгүй, металлаараа яг өнгөрөөл байж байна гэсэн үг. За. Сая тэгэл манай Эрдэнэтийн 50 жилийн ой боллоо шүү дээ. Тийм. Тэгээ би зүгээр бодсон. Танахыг ингээ бодсон чинь дахиад дараагийн 50 жил гэдэг бас л гоё өнгө тий. Хэвээрээ гоёороо байхаг л. Гоёороо байх нь лээ. Тий. За. Тэгэхээр би ч одоо Эрдэнэт хот чинь 79 оноос хойш энд амьдраад Эрдэнэт хоттой холбогдоод амьдрал баг налт болцсноос маань бүгдийн дөнгөрсөн. Одоо ажил амьдрал ингээл залгаад байж байгаа. Ямар гоё тий. Энд байжгаад энэ оюут төсөлд орсон байж тээ тий. Ямар гоё. За тэгвэл одоо өстө нутгийн ууган унган иргэний хувьд энэ төслийн хамгийн гоё нь юу вэ? Оюут Эрдэнэт хороол гэдэг маань өөрөө оюут багийн нутаг дэвсгэр дээр
оршин үйл ажиллагаа явуулаад их бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Тэгээд сая Эрдэнэт хотод оюут гээд орд нэгдсэн 5 сарын 1-нд 50 голын ажил явагдаад За. 1.2 сая тонн зис хайлуулах боловсруулах үйлдвэр байгуулахаар болж байгаа юм байна. Тэгээд нөгөө ажил нь эхлээд ирэхэд явж байгаа гэдэг мэдээлэлтэй би байгаа. Тийм үү. Ямар амар тав вэ? Ямар гоё тав вэ те? За тэгвэл одоо Эрдэнэт маань ахаал хөгжөөд байх нь шүү дээ. Ахаал сунаал те. Тэгээд одоо нөгөө үйлдвэр байгуулснараа дахиад ажлын байр, хүн амын тоо өсөх. Тэгэхээр одоо энэ оюут хэрэгцээ төс маань бид нар ч энэ сайхан бүтээн байгуулалтыг хийснээр одоо цаашид хүмүүсийн ажил амьдрах тухтай орчнуудыг бүрдүүлж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд эдээ ажиллаж байгаа одоо баяртай байт. Ямар гоё. Би одоо 30 жилийн өмнө ажиллаж исэн байгаа байхгүй юу? Тэгээд одоо ирэхэд ингээл улмал гоё хөгжчихсэн. Илүү ингээл хүмүүс нь бүр гоё болсон. Өчтөр орой алхсан чинь таарлцсан хүн болгон намайг сайн байна уу гэж гар барьсан. Энэ болгоныг сонсоод надад цаг хугацаа гэдэг юутай гоё юм бэ? Үр дүнтэй гоё өнгөрөөж чадах юм бол илүү олон сайхан зүйлийг бүтээдэг, илүү олон гоё зүйлийг үздэг, илүү их гоё бүтээн байгуулалт ингээл бидэнд харагдаад иждэг тий. Тэгсэн чинь одоо дараагийн 50 жилийн хөгжил тодорхой болсон биш. Тэгвэл наашаа хүмүүсийг наашаа нилээ ирж амьдр гэж уриалмаар юм биш үү? Эрдэнэт маань одоо тэгэхээр чи цаашаа бараг 100 гаруй жил үйл ажиллагаа маань доктортой явагдаад гэсэн үг шүү дээ. Дамжаагүй шүү дээ. Оо тийм үү. Тэр одоо өрхмөд. Корейстэйс шүү дээ. Чи Корейс чи юу лээ? Батлан их сургууль. Тэгээ сонсогч нарыг оруулцдаг. Тий. Тэгэхээр нэг бол тоохон нэг бол. Оо тийм биш. Байр хэр сонирхож байна? Манайх ерөн сурталчилгаа хийгээгүй байхад хүмүүс маань өөрсдөө ирээд байраа үзээд сонирхоод байгаа. Өөсөө. Би бүр захиалга авсан байвал яах вэ? Ёстой. Байвал яах вэ? Тэгээд Сурталчилгаа хийгээг байхдаа захиалга авсан юм уу? тийм. Ер нь бол захиалга нэлээх авж ийн. Тэгээд анхны захиалагчдаа маш их баярлалаа. Та үзчихвэл сайн уу? Ямар гоо чи ч өөрөө хөтлөө явчих юм шүү. Өөртөө сонирхож ийн гэдэг чинь аргагүй л дээ тий. Нүдэн дээр нь олон байшин босоод ирэхээр Тийм. Ер нь өдөр ирэх тусмал өнгө үзэмж нэмээд барилга маань ингээд босоод байгаа болохоор хүмүүс маань ер нь маш их сонирхож өөртөө ирж өөртөө их судалж ийн. Хүмүүс маань амар тийм бүтээлч болсон байна. Амьдрах орчин бүхэл зүйлээ ер нь судалж тав тух. Одоо хаана ямар хэрэгцээ байна те хүний хэрэгцээтэй бүх тав тухыг манайх одоо хотгондоо хороололтоо төлөвлөөд өгсөн байна. Тэгэхээр хэрэгцээ байна тий. Нилээн байна гэсэн үг тий. За тэгээд таны талбайгаас одоо хамгийн бага метр квадраттай нь хэд вэ? Манайх хамгийн бага метр квадрат нь 43-87 метр квадратаас 95 13 метр квадрат хүртэл 4 өрөөний 4 өрөө хүртэл сонголттой. 2-оос 4 өрөөний сонголттой. За. Тэгээд ер нь одоо манай Эрдэнэтийн хөл хөдөлгөөн бас нэлээд ихсчихжээ. Тийм, ер нь 120 мянгад авцсан. Би бол ерөөсөө ирсэн цагаас хойш гой дугуй унсан хүүхдүүд тий. За тэгээд энэ байрнуудын дондор явхаар сакс тоглосон, бүр волейбол аягүйх тоглож байна. Тоглосон хүүхдүүд, алхсан аав ээжүүд, гой хөтөлцөөд алхаж байгаа хосууд нэг 50 амгалан гоё яна Эрдэнэт. Тий. Одоо манай хорол ийм гоё ийм борлуулалтын менежер үзмээтэйгээ ярилцсандаа их гоё байна. Тэгээд за тэгээ хамт ярилцаж суусанд баярлалаа. Баярлаа. Эрдэнэтэд ирэхэд үнэхээр гоё эсэн. Нэх гоё тайван амгалан хүмүүс нь хүртэл ийм гоё тайван удаа явдаг. Тэгээ бүр ингээд надад таарлцсан хүн болгон гоё мэдлсэн. Тэр нь бас надад гоё хүч өгсөн. Тэгээд хүүхдүүд хүртэл ундраа ахиж явж ийн, эзэгтэй туслах явж ийн, ариун санаа явж ийн гэл. Тэгэхээр манай Эрдэнэтийнхэн маань бас манай Эрдэнэтэдсэн жижигчин гэл хүүхдүүдтэйгээ цуг манай уран бүтээлийг үздэг юм шиг тийм гоё мэдрэмж төрсөн. Яна өөрийнх нь тухай яриа явуулчихлаа шүү. За яах вэ? Угаасаа үннээ л хэлсэн. Бас нэг гоё юм хэлэх, заавал хэлэх ёстой гэж бодож байна. Манай Эрдэнэтийн жолооч нар
Ямар гоё юм бэ? Манай Эрдэнэтийн нэг сигнал даггүй. Сигналын дуу би сонсоогүй. Би л тэнд очиод нөгөө уртлын машинууд явсан байснаа мэдээгүй. Хажуу тийшээ харж агаад ингээ харсан чинь уртлын машин байхгүй. Араас хинч сигнал даггүй. Ард яг зогсож исэн. Тэгээ би бодсон шүү дээ. Манай эрдэнэтчүүд үнэхээр гоё тайван амгалан амьдард юм байна. Стрессгүй амьдард юм байна гэж бодсон. Та нартай бас нэг гоё мэдээ хэлэхэд 9 сарын 15 хүртэл урьдчилгаанаас хамаарат 15 хүртэл хувийн хөнгөлөлтөй байгаа юм байна. Тэгээ би бүр энэ макетыг бүр ингээл хараад зөксөд амир байгаа байхгүй юу? Яагаад гэхээр яагаад чинь би ингээд энэ макет нь ч ядж яхад гоё юм. Тэгээ нөгөө энэ хорооллын өнгө нь энэ цогцлбарын өнгө нь өөрөө бас их гоё өнгө. Миний бас дуртай өнгө. Тэгээ энэ бол их тийм гэрэлтэй, гэгээтэй нэг юм сэтгэл юм сэргэг бахар өнгө байгаа байхгүй юу? Тэгээ ингээ яг би ингээл энэ цогцлбарыг дээрэс нь хараад зогсож байна л доо. Гайхалтай. Тодорхой хугацааны дараа би бүр яг энэ хотхон дотор гүйдэг замаар нь гүйн, тоглодог газар нь очиж тоглоно. Тэгээ яг насны онцлогтод тааруулаад тоглоомын талбайтай. Тэгээ аюулгүй байдалтай байгаа байхгүй юу хүүхдүүд яг энэ байшингуудын дунд машин замнаас хол тоглоомын талбай, саксны шийдийг шийдсэн байна. Тэгээ энд ингээд яг энд зогсож бид нар юм ярьсан. Ямиг дээрээс нарах ямар гоё юм бэ? Алхан дээр харсан юм шиг гэж. За тэгээд оюутныхандаа хамт олонд нь бүх хүмүүст нь бас амжилт хүсье. Барилга гэдэг гайхамшигтай. Тэгээд дараа нь би энэ барилгыг барьсан. Өвөө нь энэ барилгыг барьж илаа штэ гэж хэлэх бас гоё санагддаг миний хувьд. Хүний мэрэгчлэрээ бахархах бас нэг гоё зүйл гэж боддог. Тэгээд манай Эрдэнэтэд бас айгүй гоё боломжийг олгож байна. Оюут орол маань тэ мэдээж олон хүн ажилтна. Тэгээ бас яг шаардлагатай мэрэгжлийн хүмүүсийг Эрдэнэтээс нь авч ажилуулж байгаа надад бас гоё таалагдсан. Ажлын байрыг бий болгож байна. Тэгээ өөрийн хүмүүс бас сэтгэл дүүрэн барилга барих байх гэж бодож байгаа. Тэгээ та нартай амжилт хүсье. Эрдэнэтчүүдтэй бас яг л энэ гоё тайван чигээрээ ажил үйлсэнд бүтэмжтэй хүн болгон гоё тайван байдаг, сэтгэл нь сайхан байдаг. Тэр чинээрээ ажил илүү урагшилдаг, амьдрал сайхан байдаг. Тэгээ та бүхэн маань яг энэ чигээрээ тэгээд бүр гоё бүтээн байгуулалттай гоё хот хэвээрээ тэргүүлэгч хот хэвээрээ байгаарай гэж чин сэтгэлээсээ хүсье.